Гэхдээ одоо тэгээд энийг ч одоо дэмжихгүй яах юм те. Дэмжиж л таарах байх л та. Дэмжиж л байна л да. Тэгээд нэг ийм байдалд оруулаад байгаа нь хэцүү байгаа юм л да. Энд ч одоо ард түмэн засаглаж байгаа гэдэг байгаа. Энэ ер нь хулгайч нар засаглаад байгаа юм биш үү? Энэ улс оронд ч та эдээс одоо юуг нь асуух вэ? Мэдээж яг цаана хэдэн хулгайчуд л байж байгаа шүү дээ. Тэгэл хараа сууж байгаа үз. Тэгээ хамгийн наазахын жишээ ихэд за энэ их олон зээлүүд ч уул нь гадны хөрөнгө оруулалт орж ирээд дотоодын хөрөнгө оруулалт сайжраад ингэж л явах ёстой л доо. Хэвийн болж утж байгаа улс орн бол. Тэгэхэд одоо гадны хөрөнгө оруулалт ерөөсөө орж ирж байгаа юм алах сүүлийн жилүүдэд. Ийм олон хулгайчуудтай газар хэн ч оруулах бай тэ мөнгөө. Хөрөнгөө. Дотоодынхан бол өдөр болгон хаалга барьж байна. За нефтийн үйлдвэр хийж байгаа нэг 8 жилийн өмнө эхэлсэн. 1.2 тэрбумд багтаана л гэсэн. Одоо 1.7 билүү 8 болцсон л явж байгаа. Тэгээд тэрийг одоо төвшөд тусахгүй байна гэж байгаа тийм. Тэрний төлөлтийг. Тэр нь одоо энэ гадаад зээлгээ ашиглаж сайжрааж байгаа юм уу, муужраач байгаа юм уу тийм. Муудаач байгаа юм уу. За тэр хүн болгон сая ярьлаа тэр. Дулааны 10 станцыг. Ард нь ард иргэдэл охирж байгаа байхгүй юу? Зээлийн хүү явж л байна. Зээл авахынхаа өмнө та бүхэн танилцуулаад хизээ ямар хугацаатай төлөхийн энэ хуулиуд нь байж л байгаа байхгүй юу? Сая манай аюулгүй байдлын байнгын орон дарга ойлгомжтой хэлж байна, асууж байна. Энийг хийсэн үү гээд. Хийгээгүй л байгаа байхгүй юу да. Нэг ийм л байдалтай яваад байгаа юм л да. Уул нь бол бид нар чинь баялагтай баялгаа тэр одоо дэлхийн тэр дундаж түвшинд үнийн нүргээд өгчвөл хажууд нь зах зээл нь байгаа хангалттай ийм улс орн шүү дээ. Юун бусдаас зээлэх, бусдад зээлж явах ёстой улс орн байхгүй юу? Тэгэхээр үнэхээр хараа л да. Бүгд зугтаж шүү дээ энэ улс орноос. Залуучууд зугтаж байна. Эдэн хулгайчлалын дээр найрлж байна л да. Тэр гаргаж байгаа нүрсээ хідээр өгöd байгаа бид нар. Тэр төмөр замаа яа тавиад байгаа? Бүгдийг нууцлана гэж байгаа. Удахгүй одоо энэ бас зээлгээ нууцлах юм байгаа биз? Тэгээ сонсгол хийхээр хитгэн зөв хүмүүст юмчиж байгаа шүү дээ. За миний хажууд сууж байгаа энэ хоёр хүн намаас бас арчилсан намаас хэдэн хүн байж, ардын намаас хэдэн хүн байна. Ер нь нам хамаагүй болчихжээ. Хулгайч бишээрэл хуваагддаг болсон байна. Тэгээ энийг одоо хэн ч ярьдаг уу? Авилгачд хулгайчд нэг талдаа гарч байгаа шиг байна. За Монгол улсын ерөнхийлөгч бол зөвхөн шаардлага тавьж байгаа шүү дээ. Тэгтэл яаж юм? Монгол улсын ерөнхийлөгч хуулиар бол цорын ганц нэр хүндийг хамгаалсан субъект ч дээ. Бүх ард түмнээс сонгогдсон. Тэгэхэд энэ олон тороолыг энэ олон хүмүүс хөлслөөд яаж ажиллаж байна? Өдөр шөнөгөл одоо хараар бодох гэж оролдож байна шүү дээ. Энийг бол аюулгүй байдлын байнгын хорон дээр ярих ёстой зүйл гэж бодож байгаа би бол. Ийм л байдалтай байна. Тэр авилга хулгаатайгаа тэмцэж байгаа нь хаана байгаа юм бэ? Эдгээр чи бүр даам гарцсан байна шүү дээ. Хэн ч хариуцлага үлээхгүй байна. Харалта тэр Голомт банкнаас 120 сая бишээ Эрдэнэс Монголоос харсан гэж байгаа тэр мөнгө. Эрдэнэс Монголоос гараад Голомт банкаар дамжаад 130 сая долларыг портероо ачиж яваад саунаар өшөө хаана вүлээ ресторанаар тараасан гэж байгаа шүү дээ. Хариуцлагатай албан тушаалтанд тэгж байгаа байхгүй юу?